дэлхийн нийтээрээ хүнд цаг үеийг тулж байгаа одоо энэ үед монголчуудын ч гэсэндээ нийгмийн сэтгэл зүй бас тун хэцүү байгаа. Тэгээ энэ үед манай хамт олон бол чадах чинээрээ бас нийгэмд эерэг зүйлийг түгээх гэж боломж олцоогоор бас үнэхээр хүндрэлтэй байгаа хүнд хэцүү амьдралтай хүмүүст тусламж үзүүлж шүдний эмчилгээг нүүн төлбөргүй хийх гээд ингээд ажиллаж байгаа. Бид нар бол юу гэдэг нөгөө тодорхой төсөвтэй. Тэгээд тэр төсвийнхаа дагуу бид нар бол 100 хүүхдийг 100 одоо хамгийн хүнд байгаа, хэцүү байгаа, үнэхээр шүдэн өвдөд гэртээ ингээд эмнэлэг бараад чадахгүй байгаа тийм хүүхдүүдийг олж 100 хүүхдийг бүртгэсэн байна. Тэгээд одоо энэ 100 хүүхдээ өдөр тойр хорин хүүхдээр нь 5 өдөр хүлээж аваад тэгээд үргэлжлүүлээд энэ хүүхдүүд маань эмчилгээгээ дуусгаад ингээд энэ ажил маань эхний ээлжинд дуусгаа. Том хүний өвчлөлөөс хүүхдийн шүдний өвчлөл илүү хурдтай хугацаанд хүндэрнэ. Юун хүүхдийн шүдтэй л мантаа байгаа шүү дээ монголчууд маань. Тэгэхээр л үнэхэрийн одоо хүнд хэцүү байгаа тийм хүмүүс ингээд шүдний эмнэлэг рүү явж байгаа тохиолдолд цагдаа нар маань бас явуулж байгаарэ. Тэгээ хүүхдийн шүдний хүндрэл бол үнэхэрийн бас тоглоом биш. Чадах чинээгээр бол удалдын хамт олон бол энэ дээр анхаарал ингээд ажиллаж байна.